Лазаны цанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө хөгжүүл физикийн тест номны хичээл зодолгоо сэдвийн бодол тайлбар хичээл маань эхэлж байна. За 25-29 дахь таалгын өгөл. Гармон хэлбэл хийж буй биеийн хөдөлгөөний тэгштэл сил системд ийм хуулиар өгөгдөж гэнэ. Хэлбэлийн далаацыг олно. За гармон хэлбэслийн тэгштэл ерөнхий хэлбэрээр нь бичээ. X тэнцүү x0 косинус омега t. За эндээс асуусан хэлбэслийн далаац. За далаац гэдэг нь одоо энэ синус кос өмнөх гишүүн байгаа. Тэгэхээр тэр маань t-2 байна. Тэгэхээр t-1 сил систем гэсэн болохоор үндсний чинь метрээр байгаа. t-2 метр. За тэгэхээр нэгжүүдээ бид нар анхаарах хэрэгтэй. За хэлбэслийн улирлыг олно. Улирал гэдэг нь үеийг хэлээд байгаа. За эндээс t-ийн өмнөх гишүүн омега. Омега маань пик бах 3 юм байна. Омегагийн буюу тойрог давтамжийн томь нь 2 пик бах t байдаг. Тэ. Эндээс бид нэр 2 пигүүд нураагдчихсан t маань 6 та тэнцэх болно. Өөрөөр хэлбэл хэлбэслийн үе маань 6 секунд гэсэн үг. Тэгэхээр 26-гийн c хариу. За хэлбэслийн давтамжийг олно гэсэн. За давтамж маань үеийн уруу юмшдаг. 1 бах t гэсэн. Тэгэхээр 6-ны 1 герц гэсэн юм давтамжтай гарах нь. 6-ны 1 герц гэдэг e хариу. Нэгжээ зөв бичиж сурж хэрэглэх хэрэгтэй. За 1 секундын агшинт биеийн координатыг олно гинэ. За тэгэхээр тэгштэл маань координатны хамгаалал x от t тэнцүү t-2 косинус пик бах 3 үржтгэн t гэж өгөгдсөн. Тэгэхээр t тэнцүү дээр 1 секундын агшинт гэсэн. Тэгэхээр x пунктын x0 цэгдэх утгыг олно гэдэгтээ ижилхэн математик үйлдэл хийнэ л гэсэн үг. X-ийн хугацааны тийм ээ 1 гэсэн утга дээр цэгдэх утгыг олно л гэсэн үг. Тэгэхээр t-2-ыг өөрчлөлт нь косинус 3-ны p болно нэгээр өөрчлөлт. Косинус 3-ны p гэдэг чинь өөрөө косинус 60 градус, косинус 60 градус 2-ны 1. t-2-ыг өөрчлөлт нь 2-ны 1 буюу t-1 метр гарч байна. Тэгэхээр 28 нь t-1 метр гэдэг b хариу болно. За энэ биеийн усны гадар дээр үүсэх долгионы тархах хурд ийм бол долгионы уртыг олно гинэ. За долгионы хурд нь өгсөн. Хурд 2 метр секунд. За бид долгионы уртыг олгоч. Долгионы урт. Долгионы хурд гэж юм гэхээр бүтэн үеийн хугацаанд явсан замыг бид долгионы урт гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр долгионы хурдыг тэр долгионы уртад туулсан хугацаа буюу үедээ оолчхон долгионы хурд гарч. За эндээс долгионы урт нь хурдыг өөрчлөлт нь үе гэсэн үг. За хурд нь болохоор 2 гэдэг өгсөн. Бид нь үеийг 6 гэж болсон. Тэгэхээр 12 метр секунд гэсэн хариу гарах нь. 12 метр секунд гэдэг 29-ийн а хариу болж байна. За 30. Дараах санаанууд нь долгионы тарах хурд гэсэн хэмжтгүүний тухай гэдэгтээ санал нэг байвал тийм гэдгийг санал зөвшөөрөл үгүй гэдгийг сонгоно гинэ. Долгионы урт ба хэлбэслийн үеийн харьцаа гэдэг юм тийм ээ. За энэ шалгыг бид долгионы уртыг хуваах нь энэ уртыг туулсан үед харьцуулж болоод байгаа. Тэгэхээр тийм гэсэн хариу ихнийх тийм. За технийх нь үгүй гэсэн хариудыг бид нар дугуулж болохгүй л гэсэн үг. Дугуулж болохгүй л гэсэн. Одоо бид нар ерөөсөө 2 хүн боломж үлдэж байна. За шалгаж байгаа юм. Долгионы жил паста цэгүүдийн хооронд хамгийн бага цаг долгионы урт гэдэг. Тэгэхээр энэ бол хурд биш үгүй. За хоёулаа үгүй байна тийм ээ. Үгүй. Орчны цэг нэг бүтэн хэлбэлс хийх хугацаанд долгион тарах цаг бас долгионы урт гэдэг. Тэгэхээр энэ хурд бол биш. Тэгэхээр 30 дээр бол. За 31. За агаар дуу тарах хурд 330 м/сек бол 1 кГц давтамжтай дууны долгионы урт ба үеийг олно гинэ. За
долгионы хурд гэдэг маань долгионы уртыг баах нь үе байдаг. За үеийн уруу хэмждэг бол давтамж тийм долгионы уртыг үүсгэх давтамж гэсэн. Эндээс долгионы урт гэдэг маань хурдыг хуваалган давтамж гэсэн. За хурд маань 330 м/сек байгаа. Энийг 1 кг/100 мянгад байна. Мянгад ухаар тэг 133 м гар долгионы урт. За энэ бол таарч байна. Энийг дугуйлж болохгүй, энийг дугуйлж болохгүй. За энэ бол таарч байна. Энийг дугуйлж болохгүй. За үе бол гэсэн. Үе гэдэг чинь өөрөө давтамжийн уруу хэмждэг. Давтамжийн уруу хэмждэг. Тэгэхээр нэгийг 1000 тонн гэсэн шүү дээ. 1 кг/с гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр авийн хасах 3 секунд буюу 1 миллисекунд. Аргаас 3 зэрэг чинь миль шүү дээ. За тэгэхээр хариу маань бидний олж байгаа зөв хариу маань хайж байгаа зөв хариу нь А гэсэн үг. За 32. Осроор X тэнхлэхийн эерэг чиглэл таарж байгаа хөндлөн долгион байв гинэ. Тухайн агшинд Осрын цэгүүдийн шилжилтийг зурагт харуулв. Осрын тэмдэглэсэн цэгүүдээс Y тэнхлэхийн эерэг чиглэлд хамгийн их хурдтай цэгийг сонгоно гэсэн. За би энэ математик дүүжин зурж байгаа тайлбарлаж өгье. За математик дүүжин зуршлаа. 1 3 бол 2 захын цэг, 2 бол тэнцвэрийн цэг. За тэнцвэрийн цэг дээр математик дүүжингийн тийм ээ биеийн хурд нь хамгийн их хурдтай байдаг. Хамгийн их хурдтай. За захын цэг дээр хурдтал хамгийн их хурдтай байдаг. Хурдтал энэ дээр чиглэл нь. За энэ дээр болохоор А1 хурдтал нь чиглэл. Захын цэгт хурдтал хамгийн их, тэнцвэрийн цэг дээр хурд хамгийн их байдаг. За тэгэхээр энэ хоёр захын цэг дээр энэ хоёр захын цэг дээр хурдтал хамгийн их гэсэн үг. Энэ дээр хурдтал тэнцвэрийн цэглүү тэмүүлнэ. Энэ дээр энэ захын цэг дээр бас тэнцвэрийн цэглүү тэмүүлнэ. За тэгэхээр асуулт маань Осрын тэмдэглэсэн цэгүүдээс эерэг тэнхлэхийн эерэг чиглэлд хамгийн их хурдтай цэгийг сонгоно гэж. Эерэг чиглэл маань энэ дэш шүү дээ. Эерэг чиглэл дэш. Тэгэхээр С болчихж байгаа. С. За даалгавар 30-аас 33, 34 дэх даалгавар. За зурагт үзүүлсэн долгионы уртыг олно гинэ. Долгионы уртыг олно. За тэгэхээр бүтэн хэлбэлцэл бол эндээс энэ хүртэлний бүтэн хэлбэлцэл. За үе нь 4 секунд юм байна. Долгионы хурд өгсөн. За тэгэхээр хурд гэдэг маань долгионы уртыг тийм ээ энэ цаг туусан үе Т хосон угаасаа тэнцсэн. Эндээс долгионы урт нь V хүртдэг нь Т болж. За эндээс өглөөд орлоо. Долгионы хурд нь 1.5 м/сек өгсөн. Бид нэр үеийг энэ график дээрээс 4 секунд. Эндээс энэ өртөх хугацаа бүтнийг үе шүү дээ тийм ээ. Энэ 4 секунд. Тэгэхээр долгионы урт нь 6 м гарна. 33-ийн V гэсэн. За 34 долгионы давтамж хийдвэ гэж байна. Давтамж гэдэг маань үеийн уруу хэмждэг. Үеийн нэг ухаан Т гэсэн үг. Т. Тэгэхээр нэгийг бид 4 секунд хуваахаар Т 125 Гц давтамжийн нэг чинь Гц. Тэгэхээр А2. За 35. Зурагт үзүүлснээр 9 м уртаа тэгш өнцөг суур бүхий шилэн хантай савнд буй усан тууш долгионд харахна. Долгионы давтамж 500 Гц тархаж буй тууш долгионы урт ба тархах хурдыг олно. За бид нэр тесттэй ч юм уу өгсөн даалгаврууд зөөхөнд л өгүүлбэрээ уншиж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр долгионд харж байгаа зургийг өгсөн байна. Энэ нийт урт нь 9 м тийм ээ. За тэгэхээр эндээс анзаараа. Энэ ингээ хоёр хувач. Тэгэхээр хоёр хуваагдсан энэ 1 2 3 дахь хэсэг бүгдээр тав. Ижихэн татцаад байгаа. Өөрөөр хэлбэл энэ 9 м уртад долгионорт 3 удаа багтсан л гэсэн үг. Тэгэхээр долгионорт лямбда нисийг 3-д байгаад 3 метрал гэсэн үг. За бид нар тэгэхээр долгионорт 3 гэсэн энэ хоёр хариуны нэгийг дуулна л гэсэн. Бусад хариуг дуулж болохгүй гэсэн. За хурдыг олох гэж байгаа. Хурдыг. За хурдыг бид нар долгионы уртыг баах нь үе гэж олдог. Эсвэл
толгойнхоо уртыг 5 томжоор хөвчүүлж байна. 3-ыг 5 зуурлан 1500. Тэгэхээр C хариу зөв хариу болж байна. За 36 дахь таалга. Хөлгөөнгүй ажиллагч түүний дэрэгдүр 10 секундын туршид дагуулгааны гүдгэрийн 5 орой 4 м/сек хурдтай өнгөрөхийг анзаарсан бол долгионы уртыг олно. За эхлээд бүгдээ долгионы үеийг бол. Тийм ээ. Бүтэн нэг тийм ээ давтагт хугацаа шүү дээ. Тэгэхээр 10 секунд 5 удаа давтагдана тийм ээ. Тэгэхээр чинь 2 секунд нэг удаа давтагдана гэсэн. Энэ бол хэлбэлслийн долгионы үе маань 2 секунд л гэсэн үг. Энэ давлгааны долгионы үе 2 секунд гэсэн үг. За долгионы урт бол долгионы уртыг хурдыг өөрчлөн үе гэж болно. За бид нар л энэ таймыг бол өмнө зөндөө хэрэгэлсэн мэдж байгаа. За тэгэхээр хурд маань 4 байгаа 4-ийг 2-оор хөвчүүлэхээр 8 м. Долгионы урт маань 8 м буюу 36-гийн Б. За тэгэхээр чинь бодлого тест даалгавар болгоно ингээд томьёогоо тайлбарлаа. За тэгэхээр миний бичлэгийг тайлбар бичлэгийг болохоор шууд гүйлгэж үзэлгүйгээр томьёогоо бичиж аваа тийм ээ. Тооцоолоо өөрсдөө тоо хариугаа өөрсдөө гаргаад ер нь өөрөө бие дааж хийж сурах нь чухал байгаа шүү. За ингээд та бүхэн амжилт хүсье.